Яагаад чи хэн нэгний араас үнэхээр их гүүгээд үнэхээр их хичээх үед тэр relationship бүтдэггүй вэ? Чиний ямар далд ухамсар, ямар далд бодол чинь дандаа тэгж те бусдад таалагдахыг хичээдэг, заавал тэгж бусдын араас гүйх ёстой юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг вэ? Түрүүнд би яагаад энэ бичлэгийг хийхээр болсон бэ гэх юм бол миний одоо өмнөх оруулсан бусдыг араасаа гүйлгэх нь гэдэг бичлэг дээр нэг охин комент бичсэн байсан. Комент нь юу гэсэн бэ гэх юм бол ерөнхийдөө бол надтай санал нийлж гин гэвч одоо үед арай өөр босноо. Бүсгүйчүүд нь өөрийгөө санал болгох болон санаа оноо тэр талыг нь ирчүүд хүлээж авдаг, тэрнээсээ хамт байх шиг байна. Ерөнхийдөө бол энэ охины хэлж байгаа зүйл нь одоо бид нар өөрийгөө санал болгоо тэгээд эрэгтэй хүмүүс одоо сонголтыг хийдэг гэсэн тиймэрхүү мессежийг надад өгч байна. Хэрвээ энэ охин далд ухамсар, далд бодлороо эрэгтэй хүн л бид нарыг сонгох ёстой гэсэн ийм бодолтой явж байх юм бол мэдээж ийм зан аран шиг, ийм энерги, ийм үйлдэлийг өөрөөсөө гаргаж байхад амьдралд нь дандаа одоо араасаа гүйлгдэг эрэгтэй хүмүүс орж ирэх нь тодорхой. Сонирхолтой жишээ гэх юм бол би нөгөө Монгол тэнгисийн эргээр нэг жишээ авъя. Би яг нэвтрүүлгийг нь бол үзээгүй. Гэхдээ жижигэн shorts нь Instagram, Facebook-ээр айгүй их яваад байсан. Тэр үед болохоор нөгөө Намун гээд охиныг харуулж исэн. Тэгээд тэр охин болохоор би анх харахад ямар cool, ямар гоё охин бэ гэж харж исэн. Зүгээр ингээд жижигхэн шортыг харсан чинь ядж яхад айгүй гоё хоолойтой, дуучин тэгээд хөөхөн гоё стилтэй. Тэгээ айгүй тийм өвөрмөц охин байсан. Тийм учраас би вау энэ охин бараг хамгийн энэ нэвтрүүлгийн гоё охин хаа гэж анх бодож байсан. Тэгсэн чинь та нар угаасаа бүгдээрээ мэдэж байгаа байх. Сүүлд нь нэг миний хараад байсан зүйл нь болохоор нэг Чинзо гэдэг залуугийн араас айгүй их гүүгээл уйлал янз бүрийн юм яриад амар их тийм шортууд ороод исэн. Тэгээд тэр бичлэгүүдийг үзэхэд би аюу гайхажсэн байхгүй юу? Ийм хөөрхөн, ийм гоё охин яагаад ийм сонин залуугийн араас гүгээд хэдхэн хоногийн дотор тий бараг араас нь яагаад уйлж гуйж араас нь гүгээд байгаа юм болоо гэж бодож исэн. Нар ч гэсэн хэрвээ нэвтрүүлгийг үзсэн эсвэл над чиг те шортыг үзсэн бол мэдэж байгаа байдал нь үзэгчдэд те ч гэсэн амар ядаргаатай санагдаад миний хувьд ч гэсэн нөгөө өмнө нь аягүй гоё кул харагдчихсэн наа. Тийм гоё кул харагдхаа болцсон. Энэ охин ийм гоё охин байж ч яагаад ийм энерги гаргаад ямар зүйл туулсан, ямар далд бодол нь ингэж аягүй энэ залуугийн араас гүйлгээд байгаа юм болоо гэж бодож исэн. Тэгээ жоохон байжсэн чинь дахиад нэг ийм жижигэн ийм шорт рилс нь явж исэн байхгүй. Тэр нь болохоор нэг охинтой цог ингээ ярилцаад ижсэн. Өмнөх найз залуугийнхаа те бүх юмыг харцсан, өөрийг хуурцсан ч гэлөө мэдгүй сайн санахгүй. Тэгтээ юу ч гэсэн тэр намайг айгүй их эвдэлсэн, намайг айгүй их травмад оруулсан гэж ярьж исэн. Тэгээд би яг тэр үед ойлгосон энэ юм байна. Хараад байх юм бол бидний тэгж хин нэгний араас гүйдэг энерги нь ямар нэгэн траума ч юм уу бидний ямар нэгэн туулсан зүйл дээр суурилсан байдаг. Одоо жишээлбэл тэр охины хувьд гэх юм бол өмнөх найз залуу нь өөрийг нь гомдоогоо ч юм уу ямар нэгэн зүйл болцсон болохоор тэр охин би заавал бусдын араас хичээж те өөрийгөө хэн нэгэн таалагдуулахыг хичээж байж араас нь гүйж байж авч чадна гэсэн одоо тийм далд ухамсар суудсан байна гэсэн үг. Бидний одоо том болоод гаргаж байгаа ямар нэгэн зан үйлдэл нь дандаа одоо бага настай аягүй холбоотой байдаг. Тэгээ та нар зөндөө мэдэж байгаа бах би ерөнхийдөө хүнд таалагдахыг аягүй хичээдэг тийм зан чанартай. Одоо ч гэсэн тэр зан чанар маань байдаг. Гэхдээ юу өөр вэ гэх юм бол би ядаж яагаад би ийм зан чанартай вэ гэдгийг мэддэг болсон. Өөрөнд тэгээ та нар хүмүүсийг хараад байх юм бол бидний амьдрал дээр өөр хэлбэрээр гарч ирдэг ч гэсэн дандаа бидний туулсан зүйл нь ингээд биднийг бий болгосон байдаг. Гэхдээ үүнийгээ мэдэх нь хамгийн чухал. Одоо тэгтээ мэдлэгийн хуучин найз залуу чинь чамайг тийм болгосон гэд үзэн ядах ерөөсөө шаардлагагүй. Эдгээр зүйлс нь биднэрт ямар нэгэн зүйлийг одоо заахаар, сурахаар тэгж одоо зориулагдсан байдаг гэх юм уу. Гэтэ харин бидний хийж болох зүйл юу вэ гэх юм бол ингээд далд ухамсар, далд бодол үүслийн мэдсэн юм чинь энийгээ өөрчилж болно. Яагаад гэвэл тэр зүйл болоод өнгөрсөн
туулаад өнгөрсөн. Гэхдээ чиний үргэлжлэх амьдрал уулзах хүмүүсийн чинь харилцаа үргэлж тийм байх албагүй. Ихэдээ бол энийг detachment гэж нэрлэдэг. Ихэнх одоо иймэрхүү зүйлийг туулсан хүмүүс нь юу гэж боддог вэ гэх юм бол би тийм зан араншин гараад тэгснээрээ ингэснээрээ тэрний араас маш их гүйснээрээ тийм олон зүйлийг хийж өгснөөрөө энэ хүнтэй хамт байна. Энэ найзуудынхаа найзууд нь болж чадна ч юм уу. Иймэрхүү одоо бодол бидний дотор байдаг. Гэхдээ бид нар ямар нэгэн зүйлийг хийж өгснөөрөө ерөөсөө хин нэг нь таалагдаж одоо хүлээж авддгүү. Хад гэвэл ерөнхийдөө хүмүүс нь зүгээр тэгж нэг дагдаг нохооны энергид аягүй дургу байдаг. Жишээлбэл миний өмнөх бичлэгэн дээрээ ярьжсэн Golden Retriever Energy би ч юм таалагдж байна. Би ингэж өгөө, би яах вэ, би ингэхүү гэж нохоо шиг ингээл гэл араас нь ингээ гүгээд байх үед хүмүүс ингээд өөрийнхөө тодорхойлтыг алдсан, өөрийгөө алдсан юмд ингээд байнга ингэж навсамтгай гүүгээстэй хүмүүс дургу байдаг. Хүмүүс ямар хүнийг хүндэлж ямар хүнд дуртай байдаг вэ гэхээр өөрийгөө мэддэг, өөрийн гэсэн тодорхойлолттой, өөртөө итгэлтэй, тийм хүнд дуртай байдаг. Юм болгоныг ингээд найгаж гүүгээд байдаг тийм хүмүүсийг ерөнхийдөө нэг хүмүүс хүндэлдэггүй. Relationship-ний хувьд ч гэсэн ялгаагүй одоо зарим охтууд сайн охин байхыг аягүй хичээдэг штэ. Чийл миний амьдралын нэг хэсэг, би чиний ингээд хүүхдийг чинь гаргаад хоолыг чинь хийгээд бүх юмыг чинь хийж өгөө, чамайг 100% хайрлах юм бол надтай хамт байна гэсэн тийм бодол байдаг. Тэ чи бодоод үзээрэй заяа. Ямар ч залуу энэ сайн охин гээд авч суудгүй. Тэгвэл чи бодоод үзтээ чиний найз залуу ч юм уу нөхөр чинь найзуудтайгаа уулзаад байжгаад найзууд нь чиний найз охин чи эхнэр чинь ямархуу хүн бэ гэсэн чи зүгээр л айгу сайхан сэтгэлтэй охин байд юм аа. Тэгээ миний төлөө бүх юмыг хийдэг болохоор би энэ охиныг аваад суудсан юм гэж ярьж байх юм бол тэр залуугийн хувьд тэгж ярьж байгаагаараа ч өөрөөрөө бахархгүй тэглээчгээ тэрийг сонссон хүмүүс нь бараг тэр эмэгтэйг нь өрөвдөж эхэлнэ. Овч бөгөөд тодорхойгоор хэлийг гэх юм бол чи ерөөсөө сайн охин байхыг хичээснээрээ хин нэгний араас үхтлээ гүйснээрээ хин нэг нь маш их олон зүйлийг хийж өгснөөрөө нэгэнд таалагддаггүй, хин нэгний хүчээр өөрийн болгодоггүй. Эсвэргээрээ бусдыг өөртөө дурлуулахын тулд бидний хийж болох зүйл юу вэ гэх юм бол бусдыг өөртөө дурлуулахаас өмнө өөртөө дурлах хэрэгтэй. Чам зөндөө олон шалтгаан гарч ирж байж магадгүй. Бусад хүмүүс миний араас гүйхгүй байна. Хит их тарган туранхай тийм учраас гэд өөрийгөө голсон тиймэрхүү чам шалтгаан асуудлууд байж магадгүй. Бид нар юу хийж болох вэ гэх юм бол бид нар энийг өөрчлөх гэж хичээж болно. Одоо өөртөө дурлах гэж хичээж болно. Хэрвээ чи тарган байдлаа үнэхээр дургу бол чи жингээ хасгаж хичээж болно. Чи өөрийнхөө ямар нэгэн зүйл дургу бол тэрийгэ өөрчлөхөөр хичээж болно. Энэ нь болохоор чи хэн нэгэн таалагдахын төлөө биш, чи өөртөө дурлахын тулд, өөртөө таалагдахын тулд. Яагаад бид нар өөртөө таалагдах хэрэгтэй вэ гэх юм бол чи өөртөө таалагдаад өөртөө дурлах үед чи нөгөө муу далд бодлуудаа хайж эхлэн түүнээс эхлээтэй чиний гаргаж байгаа, хийж байгаа үйлдэл чинь чиний өөртөө итгэл, өөрийгөө хайрлаж байгааг чинь харуулна. Мэдээч чи тийм энергийг өөрөөсөө цацруулж байх үед угаасаа хүмүүс чам руу татагдаж ирэх нь тодорхой. Тийм учраас би тэрэн таалагдахын тулд турна, тэрэн таалагдахын тулд ингэн, тэрэн таалагдахын тулд тэгнэ гэхээсээ өмнө зүгээр би өөрийгөө яг ямар байхад нь дуртай вэ? Өөрийнхөө төлөө өөрчлөгдөж эхлэх хэрэгтэй. Дараагийн бидний хийх зүйл юу вэ гэх юм бол бусдыг өргөмжлөхийнхээ оронд өөрийгөө өргөмжлөөд өөрийгөө дандаа гоё дээгүүр тавьдаг байх хэрэгтэй. Бид нар ихэнхдээ яадаг вэ гэх юм бол одоо хүндэлдэг, хайрладаг, эсвэл найз залуугаа ч юм уу чи минь үнэхээр гоё залуу, чи минь тийм шүү, ийм шүү гэдэг дандаа өргөмжлөх үед нөгөө хүнийхээ эгог нь айгүй их өсөгдөг. Миний хувьд ч гэсэн анхныхаар relationship дээр тэгжсэн. Ерөөсөө мэдгүй жоох хөвгтэйсэн болохоор чи амар гоё харагддаг, чи гоё залуу, чи тийм, чи ийм гэдэг аягүй их тэгж магтаалыг өгдөг байсан. Ягаад гэвэл би нөгөө хүнийгээ ч гэсэн өөрийгөө гоёор мэдрээсэй гэж хүсдэг байсан. Гэхдээ эрэгтэй хүний хувьд аягүй өөр юм шиг санагдсан. Ягаад гэвэл эрэгтэй хүн тиймэрхүү зүйл сонсох үед өөрийгөө би гоё эрэгтэй хүн, би тийм, би ийм гэж боддtiin байлээ. Тэг хэсэг хугацааны дараа охтууд угаасаа л надад дуртай штэ, би чинь гоё залуу юм чинь гэсэн одоо тийм бодолтой болцсон юм шиг надад санагдсан. Гэхдээ эмэгтэй хүмүүсийн хувьд бол өөр дандаа эрэгтэй хүнээс тийм үгийг сонсож байх хэрэгтэй байдаг. Ягаад гэвэл энэ masculine, feminine energy гэж байгаа штэ. Зүгээр л өөрийгөө үнэхээр би гоё эмэгтэй, гайхалтай эмэгтэй, гоё бие авч явдаг эмэгтэй гэд тэрэндээ өөрийгөө бүр итгүүлээд нөгөө хүнийгээ ч гэсэн
тэрэндээ итгүүлэх хэрэгтэй. Тэгэл нөгөө бутцлын үгсийг өөртөө хэлж болно, гой гой нөгөө affirmations гэдэг нь шүү дээ. Эсвэл зүгээр ингээ өөртөө анхаарад явж байхад өөр ирэхгүй өөрт чинь гоё өөртөө итгэх итгэл төрж эхэлнэ. Хамгийн сүүлийнх нь гэх юм бол чи үнэхээр үнд сэнтэй гоё эмэгтэй. Магадгүй чамд өөртөө итгэлгүй мэдрэмж төрөөтэй чи бусдад заавал таалагдахыг хичээдэг байсан бол эн чинь зүгээр л чи буруу хүнтэйгээ уулзсан ч юм уу буруу газараа байжсэн байж магадгүй. Гэхдээ чиний амьдрал үргэлж ингэж үргэлжлэх албагүй. Чи зүгээр туулах зүйлээ туулаад мэдэх зүйлээ мэдээд авсан. Одооноос эхлээд чиний амьдрал шал өөр байх болно. Даалт ухамсар, даалт бодол дээрээ ажиллаад өөрийнхөө шинэ амьдрал, шинэ өөрийгөө өөрлөгөө татаарай гэж чамд танд хүсье. За тэгээ дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.